Сайн бацгаана уу? Буцаад миний YouTube channel-д тавтай байрал. За, энэ удаагийн бичлэг маань болохоор өмнө нь орж исэн Германд ирэхээс өмнө мэдвэртэй 5 зүйл гэсэн бичлэгийн 2 дахь хэсэг буюу одоо илүү санхүүтэй холбоотой хэсэг нэгаа. За, энэ бичлэг дээр би илүү дэлгэрэнгүй бөгөөд мөн товчхоноор одоо Германд амьдрах оюутны зардал хэр орчин байдаг вэ? Сард ер нь хэдэн төгрөгөөс зардалтаа одоо гаргана гэж төлөвлөх вэ? Мөн бас цалин Германд оюутнуудад цагийн цалин ер нь хэд орчин байдгийг гэдэг ерөнхийд нь одоо өөрийнхөө туршлаган дээр үндэслээд бас интернетээс хайж олсон зүйлүүд дээр үндэслээд та бүхэнтэй хуваалцах чинь. Тэгээд хэрэгтэй гэж бодвол бичлэгээ дуустал үзээрэй. Мөн тэгээд өмнөх бичлэгээ бас үзэж амжаагүй байвал энэ дээр аль нэг линк гарна. Тэн дээр та бас өмнөх бичлэгээ үзээрэй. За тэгээд бичлэг рүү орцгоё. Хамгийн ихэнд аль хотод гэдгээсээ хамааран байрны үн бол Германд маш ялгаатай байдаг. За хүн ам ихтэй том хотуудад одоо жишээлх юм бол Берлин, Франкфурт ч юм уу тийм том хотуудад бол байрны үн ханш бол бусад жижиг хотхон тосгодоодаас илүү бол хамаагүй өндөр үнэтэй байдаг. Би тэгээд жишээ олгоод өөрийнхөө амьдардаг Мюнхен хотын байрны үн ханшийн талаар ярих гэж бодож байна. За Мюнхен хот болохоор Германы ер нь бол өртөг өндөртэй хотуудын тоонд бол ордог. Тэгээд хоол хүнсгээс илүү байрнууд нь бусад хотуудаас илүү бага зэрэг бол үнэтэй байдаг юм билээ. За маш олон хувийн сургууль болон их сургуулиудтай болохоор оюутны байр эсвэл хямд үнэтэй байр олно гэдэг бол нэлийн удаан үргэлжилдэг байгаа. За үнийн хувьд болох юм бол нэг хүний жижиг апартмент байр жижигхэн галтгоотой тажиж болон галтгоо хүчээж болно. Ер нь бол нэг 20-30 м квадрат бол 500-аас 1000 орчим евроны хооронд л үнэтэй байдаг. Оюутны бол биш шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо интернет, тог захиалгын, усны мөнгө өөрөө нэмж төлнө. За тэгээд мөн дээрэс нь хотынхон төвдөө ойрхон байна уу, засвар хийцэн байна уу, шинэ байна уу энэ төр гэдгээс хамаарат ер нь бол жижигхэн нэг өрөө барь 1000-аас ч дээш илүү бол үнэтэй байж болдог байгаа. За тэгээд оюутны байрны тухай бол ярив. За оюутны байрны дотроо нийтийн буюу хувийн гэж байдаг. Тэгээ нийтийн бол мэдээж ойлгомжтой. Дундаа галтгоо болон нойлоо хамт хэрэгэлдэг. Яг Монголд байдаг оюутны байрнуудтай адилхан. За хувийн буюу Einzel апартмент дотроо галтгоо нойлын өрөөг бол маш айтайхнаар шийдэд өгсөн. Нэг жижигхэн өрөөнд багтаасан тийм байрнууд байдаг. За эдгээр байрнууд маань байршлын хаана байна гэдгээс хамаарат 250-аас 800 хүртэлх орчим евроны боломжтой байдаг бүх юм нь ороод. За тэгээ бүх юм нь ороод гэхлээрээ ямар нэгэн тогны мөнгө, интернетний мөнгө ч юм уу тийм нэмэлт зардалгүйгээр бүх юм нь ороод шүү. Тэгэхээр дунджаар за хамгийн багаар бод энэ 300 орчим евро төлнө гэж бол ойлгох хэрэгтэй. Тэгээ дотор байрны дотроо хөргөгч, плетэг, ширээ сандал тэгээд оруудтай ор гудстайгаа ер нь бол хамт ирдэг байгаа. За ингээ оюутны байранд орохын тулд анхаарах ёстой юм гэх юм бол оюутны байр нь заавал сургуулийнхаа урилгыг аваад бүртгүүлээд оюутан болсон гэсэн статустай болсон тохиолдолд бүртгүүлж болдог бөгөөд бүртгүүлснээсээ хойшоо 2-оос 5 семестр буюу 1-ээс одоо 2.5 жил бол хүлээж иж ордог байгаа. Тэгээ маш их оюутантай учраас бол хүлээлийн жагсаалтанд бол орохоос өөр арга байхгүй. Харин хүндэтгэх шалтгаантай эсвэл одоо жирэмсэн эсвэл эрүүл мэндийн асуудалтай ч юм байр бол хурдан олдох боломжтой байдаг байгаа. За хоёр дахь чухал анхаарах юм гэх юм бол холбооны оюутны байранд хамгийн дээд тал нь 6 семестр буюу 3 жил амьдарч болтгоо. За тэрнээс цаашаа бол өөрөөсөө бол байр хайж болох хэрэгтэй болно. За гуравт гэх юм бол хэлний курсээр ирж байгаа тохиолдолд бол оюутан гэсэн бол статус бол авахгүй учраас оюутны холбооны байранд бол бүртгүүлэх боломжгүй байдаг байгаа шүү. Өмнөх бичлэг дээр ярьж байсанчлан оюутнууд бол нийтийн тээврээр тусгай хөнгөлөлтөд зорчдог байгаа. За Мюнхен хотын хувьд гэх юм бол оюутнууд нь сургуулиас олгодог оюутныхаа картаар ажлын өдрүүдэд оройн 18 цагаас өглөөний 6 цаг хүртэл мөн амралтын өдрүүдээр бас өнгөө зочдог тийм эрхтэй байдаг. Харин ямар ч цагийн хязгааргүйгээр зорчих тикет авъя гэх юм бол 6 сарын семестр тикет гэж авдаг. Тэгээд үнэ нь бол 195-98 евро орчим бол байдаг. Би яг эсвэл энэ коронавигоос болоод семестр тикет аваагүй болохоор өмнө нь одоо мэдэхгүй нь ямар ч хамгийн сүүлд авахд 795 евро байсан. Жохон нэмэгдээ явдаг. Одоо бол 200 гарсан байж магадгүй. За хөнгөлөлтгүй үнээр ийм тикет авах юм бол одоо оюутан биш одоо зүгээр ингээд яг адилхан тикет авъя гэх юм бол 6 сарын 1200
75 орчим бол евро болно. Тэгэхээр ингээд бодоод үзэхлээр бол маш хэмнэлттэй гэсэн үг. Тэгээд энэ карт нь Монголтой харьцуулах юм бол идэж байгаа юмнууд нь мэдээж өөр, бас үүний хувьд ч гэсэн Монголыг бодвол үнэтэй байсан. Гэхдээ сая бол коронавигийн үеэр бол Монголд одоо хүнсний бүтээгдэхүүнүүд бол маш л үнэн тэнгэрт хандсан байна лээ. Тэгэхээр бол одоогийн байдлаар бол бараг ялгаагүй, бараг илүү хямдхан гэж хэлж болно. Германы хоол хүнсний хувьд бол. За тэгээд мэдээж одоо цалинтайгаа харьцуулах юм бол одоо Германд хоол хүнс бол маш хямдхан байдаг. За жишээ татвал одоо үхрийн мах 1 кг нь ямар дэлгүүрээс ямар төрлийн хүсээ гаралтай одоо үхрийн махнаас шалтгаалаад үнэ нь бол за 1 кг нь те 8-аас бол 15 евро хүртэл тийм үнэтэй байдаг, хэлбэлцэж байдаг. За тэгээд будаа одоо жишээлх юм бол 500 г нь 2 евро 50 цент гэх юм уу те. Ер нь бол ойролцоогоор хоол хүнсэндээ бол нэг 150-аас 170-80 еврог бол төсөөлөх хэрэгтэй. 2021 оны 1 сарын байдлаар бол цалингийн доод хэмжээ цагийн 9 евро 50 цент бол байна лээ. За тэгээ ер нь бол жил ирэх тусам бол баг багаар өсөд явдаг байгаа. За би өмнөх бичлэгээр оюутны ажил болон цагийн ажлын тухай дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэр бичлэгээ бас үзэж амжаагүй бол бас доод description хэсэг дээр линк дээр дараад үзээрэй. За мэдээж ямар ажил хийхээсээ хамаарат бол цалин болон өөр байна. Би тэгээд хамгийн их оюутнуудын хийдэг ажлын цагийг ажлын одоо цалингийн дунджаар бол жагсаасан байна. Гэтэ энэ бол зөвхөн Мюнхен хотын цалингийн дундаж гэдгийг бас анхаараарай. За түрүүн хэлж байсанчлан Мюнхен Германы хамгийн одоо хамгийн ер нь бол өртөг өндөртэй хотуудын бол нэг гэж хэлсэн. Тэгээд тэрийгээ дагаад бол бас нэг цалин бол бусад хотуудынхтай харьцуулах юм бол бага зэрэг бол илүү байдаг байгаа. За тэгээд дэлгүүрийн худалдагч болон одоо кассан дээр зогсдог ажилчид бол 12-оос 17-8 евроны хооронд цалин авдаг. За энэ бол бүгдээрээ миний өөрийн бол зохиогоод бичсэн юм бол биш. Би дандаа статистиктэй мэдээллүүд одоо ингээд олж авсан мэдээлэлүүд байгаа шүү. За тэгээд айл цэвэрлэх бол 13-аас 20 евро цагийн. За тэгээд дунджаар бол 15 евро гэж ойлгож хэрэгтэй. За babysitter одоо хүүхд тасрах те үйлчлэгээ бол 12-оос 20 евроны орчим. За зөөгч 10-аас 20 евро цагийн тийм ээ. Тэгээд дээрэс нь цайны мөнгө бол бас тухайн ажиллаж байгаа газраас хамаарат бол өөрөө авч болдог. Гэх мэт чинь цайны мөнгө бол мэдээ авдаг. За барилгын ажил гэх юм бол 13-аас 20 евроны хооронд бас байж болдог. За офисын ажил мөн 12-оос 20 евроны хооронд бол цагийн байдаг байгаа. За ер нь бол оюутнуудын ажил бол цагийн 20 евроны ажил бол нэлээд өндөр цалинд бол орно. Тэгээд ер нь бол хөвчлэн миний одоо ингээл хамт ингээл найзуудаа ингээл хамт сурдаг хүүхдүүд нь чаашаа хамт сурдаг хүмүүсээ харангууд ингээд ер нь бол цагийн цалин бол нэг 13-аас 15 евро бол авдаг юм байлаа. За одоо тэгээд сарынхаа зардлыг бол бодож олцгаая. За жишээлбэл байр дунджаар 300 гэж ярьсан. Гэхдээ 350-аар бодчих. За студент нь баядхаа гэд буюу нэг оюутны холбоонд төлдөг төлбөрийг өмнөх бичлэгээр ярьжсэн. За тэн дээр төлдөг төлбөрийг одоо семестрээр нь одоо 6 сарын төлдөг шүү. Тэрийг 1 сард нь хуваагаа тооцсон бол 21 евро 50 цент болж байгаа. За семестр ticket бас одоо 6 сараар нь авдаг. Тэгээд 1 сард нь тооцсон бол 32-оос 33 евро бол байгаа. За тэгээ хоол хүнсэндээ 150 евро гэж тооцоолчих. За эрүүл мэндийн даатгал бас өмнөх бичлэг дээр ярьсан байгаа 107 евро. За энэ бол өссөн байж магадгүй шүү. Би бол яг сайн одоохондоо хэлж мэдэхгүй. Би өөрөө одоо нөгөө гэрэлцсэн болохоор одоо эрүүл мэндийн даатгал бол төлөхгүй байгаа оюутны хувийн хуваар. За тэгэхээр энэ тооцоолоос хараад үзэхэд бол үндсэн зардал нь бол 667 евро буюу нэг 700 орчим евро бол сартаа зарцуулах нэ гэж бодох хэрэгтэй. Энэ бол тэгтээ зөвхөн Мюнхен хотын хувьд гэдгийг бол бас дахин анхаарах хэрэгтэй байх шүү. За бусад хотын одоо хувьд сургуулийн төлбөр ч юм уу нийтийн тэрийн одоо тасалбарын үнээс болоод бол энэ өөр байж болно. Гэхдээ ер нь бол хамгийн багадаа
€650 бол үндсэн зардлаа Германд сурахад бол гэдгийг ойлгох хэрэгтэй. Оюутны хувьд тийм ээ. За хэлний курсээр ирж байгаа хүмүүсийн хувьд бас оюутан гэсэн статустай биш болохоор зарим нэг бол хөнгөлөлт бол байхгүй. За баг их хөнгөлөлт бол байхгүй тий. Тийм учраас илүү зардал гарна гэдгийг бол энэ дээр бас анхаарч тооцоолоорой. Жич болгож ярихад зардал гэхээр ялцчгүй оюутны виза авахд шаардлагатай байдаг. Одоо хөрөнгийн баталгаа гэж зүйлийг бол хальт ярэ гэж бодож байна. Маш олон хүмүүс надаас асуусан болохоор за одоогийн байдлаар бол нийт нэг €10,400 бол экспер кондо буюу монголоор одоо хаалттай данс гэж орчуулах юм уу? Тийм дансанд байршуулж одоо байх хоорондоо виза сунгах болгондоо одоо тэр хөрөнгөө бол баталгаажуулж харуулж явах хэрэгтэй. За мэдээж тэр мөнгө бол зөвхөн баталгаа болохоос биш ямар нэгэн төлбөр биш учраас шинтгэл өнтер гэсэн юм байхгүй. Мөн ямар нэгэн бас хүү бас бодогдохгүй. Хаалттай данс учраас сар болгон авч болох мөнгөний хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Тэгээд нэгд орол их мөнгө авч болохгүй гэсэн үг. Нэг үгээр хэлэх юм бол гээд хүмүүс асуусан байсан л ингээд дансныхаа баталгаа ингээд харуулад виза авчаа дараа нь ингээд тэр мөнгөө буцаагаад авчиж болох уу гэж тэр бол боломжгүй гэдгийг хэлье. За миний өмнө бичлэг дээр ярьж байсанчлан нэг апэсийн шалгалт гэхэд би нэг дурдсан байгаа. 2020 оноос бол тэр шалгалт авах болсон юм байлаа шүү. За 7 хоногт €13-оор одоо цагийн €13-оор 20 цаг ажиллая гэж бодох юм бол ер нь бол сарын 1000 орчим евроны бол цалин авна гэж бодно. Тэргээр бол хангалттай нөгөө сартаа гарч байгаа үндсэн зардлаа бол одоо өөрийгөө бол хангачиж байгаа. За хэдий тийм ч гэсэн одоо яг сурах гэж ирсэн учраас бол ер нь бол миний зүгээс хэлэхэд бол ер нь их ажилдаа бол нэг тэгэж хамаагүй их цаг зарцуулаад димээ санагдсан. За ажилдаа бол 7 хоногт 20 цаг бол ажиллах одоо оюутнууд хэрэгтэй байгаа шүү дээ тийм. Тэгээ хэлний курс хийж байгаа хүмүүст бол яг хуу хичээл нь 2-4 цаг ороод тарчдаг цаг зав ихтэй байдаг учраас 7 хоногт 20 цаг ажиллахад бол асуудалгүй. Харин их сургуульд ороод хичээл нь ихсэж чинь хичээлийн цаг чинь их болчихно гэхлээр ингээд 7 хоногийн 20 цаг ингээд ажиллах юм бол дөнгөж эхэлж байгаа ялангуяа оюутнуудын хувьд бол маш хэцүү юм байлээ. Би бас анх өөрөө тэгж ажиллаад маш их алдсан. Хичээлдээ олон шалгалтанд онсон. Тийм болохоор миний зүгээс хэлэхэд бол ер нь ажиллаад семестрийн одоо хичээлтэй үеүүдтэй бол баг цөөхөн цагаар ажиллаад яг семестр амарсан үеэрээ одоо 2 сар амардаг шүү дээ. Тэр үеэрээ бүтэн цагаар ажиллаж бол зардлаа бол одоо олж олно. Тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд баач гэсэн хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяртай.